Улсын их хурл хэлцгээсгээ шийдсэний дараа бол хариалах байнгын хороод буюу аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, хууль зүйн байнгын хорооёроос санал авч болно. Хууль чинь тийм утгатай байгаа. Улсын их хурлын бизнес болоогүй байхад байнгын хорооноос санал авах гэж байхгүй шүү дээ. Энэ улсын хурлын дотоод зохион байгуулалтын асуудал учраас улсын хурл өөрөө хэлцгээсгээ шийдээд энэ асуудлаар шийднэ гингүүд хариалах байнгын хороодын саналыг аваад тэгээд нэгдүгээр хилцүүлэг цаашаа үргэлжлэх ёстой байхгүй юу? Тэгснээс биш ингээ хаалгаар орж ирээгүй байхад ийм зүйл ярьж болохгүй. Тэ. Хоёрт нь яг инхүүрийн үед бол уучлаарай сонирхлын зөрчилтэй хардаж хэлж байгаа байхгүй юу? Ийм өөрчлөлтийг хилцүүлэхгүй байх сонирхол нь өөрөө аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны тусгай хяналтын дэд хорооны дарга учраас миний статус квог хөндөж гэн гэдэг өнцгөр хувьчилж хараад хэд субъектив үнэлээд тэгээ иймэрхүү байдал ярих юм бол энэ бол том сонирхлын зөрчил шүү. Ийм л үг хэлмээр байна.